Хүүхдүүд юу бодож хүрээлэн буй орчноо хэрхэн тусгаж авч байрвэ? Хүүхэд томчуудын тусгал. Хажир чимэггүй хүүхдийн яриаг нэм лав гаргуудад 10 цагаас зөвхөн контрол цэгийн сайтаас хүлээн авч үзээрэй. Органик өнөр бүлийн өргөн хэрэглээ. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Манай хэвлүүхэн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд манай студид зочин элбэрэлттэй. Элбэрэлт. За өөрийгөө танилцууллаарай элбэрэлттэй. Амаг элбэрэл гэдэг би 8 настай 3 дугаар анги. Аль сургуульд сурд юм бэ элбэрэлттэй? Тусгал сургуульд. Тусгал. Тусгал гэж хаана идэв лээ? Юуны сургууль лээ? Тэнгис кино театрын ард. Ааха. За тэгээд юуны сургуулийн математикийн англи хэлний, орос хэлний сургуулиуч янз зүгээр л сургууль юм уу? Зүгээр л сургууль. Зүгээр л сургууль юм уу? Элбэрэлттэй. За хүүхдийн байраа яаж тэмдэглэсэн бэ? Тэрэлж гол руу явсан. За юу хийв тэгээд? Сэлсэн. Тэгээд бас нэг модлоо очиж байгаа тэгээд нэг гол харсан. Аа. Чи яа сэлж чаднаа тий? Тийм. За яаж сэлтээ? Дэлхий сэлэлтээ. Тэр нь ямар сэлэлтээ? Мэдхгүй гэхдээ нэг сонирхол сэлээд байдаг шүү дээ. Хин зааж өгсөн? Аав. За аав нь тэгвэл мундаг сэлдэг хүн байна шүү дээ тий. Тэгээд өөр их олон бэлэг цуглуулав уу? Үгүй зөвхөн нэг 5,000 л цуглуулсан шүү. 5,000. Тэр нь юу юм? 5,000 төгрөг нэг хүнээс л авсан. За аав ээж нь миний өд бэлэг өгж гин үү? Үгүй. Яагаад бэлэг өгөхгүй юм лөө? Мөнгөгүй. Чи ямар бэлэг авмаар байна тэгээд хүүхдийн баяраараа? Ер нь хүүхдийн баяраа яаж тэмдэглэж ирсэн урд нь? Хамгийн гоё хүүхдийн баярын тухай яриад өгч. Тэрэлж голлоо яваад сэлсэн нь хамгийн гоё яасан. Тэгвэл хэмжлэг хамгийн гоё юм шүү дээ тий? Тийм. За. Өөр урд нь өөр ямар баяр туртай байлээ? Төрсөн өдөр дөө. Төрсөн өдөр нь хэзээ болдیں۔ 8 сарын 31. Хүү хичээл ордог өдөр болд юм шүү дээ тий? Тийм. За. Тэгээд төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ? Хүмүүсээ гурээд л тэмдэглэнэ гэртээ. Гэртээ юу за. Урилганд нь ямар хүмүүс ирэх вэ? Ээжийн найз тэгээд нөгөө хамаатан садан л ирнэ шүү дээ. Чи найзуудаа урддаг юм уу? Урддаг. Зармууд нь гэхдээ ирдэггүй. За. Ер нь ямар бидлэг авах гоё вэ хэлбэрэлтэй? iPhone SE. Юу юм тэр нь? Утас iPhone. iPhone устдаа олмоор гам уу? Тийм. Юу хийх юм? Зүгээр л гоё тоглоом татаал. Тоглоом тоглох дуртай. Ямар тоглоом тоглож байна? Subway Surf тэгээд Temple Run. Тэгээд Scooter Boy тэгээд бас BMX Boy. Яас олон тоглоом мэдт юм бэ чи. Тэгээд одоо наа тоглоомдоо юун дээр тоглох вэ? Утас. Өөрийнхөө утсан дээр үү? Үгүй. Ээж утас. За ээж утсыг л гугаа тоглоодох уу? Үгүй кодын мэдгүй юм чи ээж дандаа тоглоулдаггүй. За. Аав нь тоглуулж гинөө. Аав утастай харин тэр утсан дээр нь 2 л тоглоом байдаг. Тэгээд аав бидэр тэрнийхээ кодыг хэлдэг. Тэгээ чи яаж тоглолтыг аав нь утсаа хэрэглүүлэхгүй, ээж нь утсаа хэрэглүүлэхгүй. Заримдаа л ээж утсаа хэрэглүүлдэг. Яагаад аав ээж нь миний үд утсаа хэрэглүүлэхгүй байна тий тоглоом тоглоход? Мэдэхгүй. Үгүй манай ах дүүнээр тоглож байгаа тэгэл цэнийг дуусгачдаг учраас. Ер нь штий хүүхдүүдийг тоглоом тоглох юм уу гэдэг чи тэр тоо сонсч ирсэн үү? Сонсч байгаагүй. Нэрээ юу? Тоглоом удаан цагаар тоглохоор яадаг гэж тийм ярьж юм уу? Уддаг. За чи тэгээд тоглоом iPhone-тай олчвол яах вэ? Хичээлээ ээж дуусчаал нэг цаг тоглоолаа. Нэг цаг тоглоолаа. Нэг скол 30 минут. Биш iPhone ч амар өнтэй утас шүү дээ. Яаж авах вэ тэрийг? Мэдхгүй аав 70,000 iPhone л идэг гэдээсэн. Тийм үү. 70,000 чи юу нэлэхэр их мөнгө юм бэ? Тэгэл төрсөн өдөр дээр цуглуулдаг л мөнгө шиг шүү дээ. Тийм. Төрсөн өдөр дээр 100,000-ыг л цуглуулдаг шүү дээ. Хоох чичээстэй ба юм шүү. Тэгээд одоо төрсөн өдрөөр болохоор мөнгө цуглуулж аваад iPhone авах юм уу эсвэл? iPhone авна. Аавн за iPhone-тай болох юм байна. За. Ээж аавын тухай танилцуулаач хэлбэрлээ. Ээж маань
Стелла энэ биеийн гоо сайхны захирал аав болохоор пастор номлолдог. За, зуны хаамралтаар юу хийх гэж нийлбэрлэлтэй? Хичээл хийгээл болоо. Хаашаа явахгүй юм уу? Тийм. Яагаад? Зүгээр гэрт зурагтаа юм чинь. Зурагтаа үзэл. За, зурагтыг үзэж гин үү? Үгүй баг. Хэдэн цаг үзэж гин? Ээж удирдлага аваад өнөөдрөөс хойш удирдлага аваад авчихсан шүү дээ. Хайраа явцъя. Ажил руугаа. Тэгээд зурагт үзэхгүй болохоор ямар санагдчих юм? Орой л зурагт зүгээр ч яагаад өнгөлөөгөө зуужаас тагламаар таглаа. Тэгээд ээж нь зурагтын удирдлага аваад авчаар миний хөө юугаар тоглож байна? Лего. Эвлүүлээ лөө? Эвлүүлээд нэг скол. Тэрнгээр байлдаж тоглоол. Зурагтаар юу үздэг вэ? Ээжээ ирэхээр? Ээж миний охин Ким Савал үздэг. Тэгээд дараа 807 дээр тавьдаг. Чиний хамгийн дуртай кино ч юу вэ? Хөгөлтийн кино юу? Тийм. Хөгөлтийн кинод нэг ч тийм дургүй. Том хүний кинод дуртай. Гоё. Хөөе чи хүүхэд биш юм уу? Мөн. Тэгээд Гэхдээ аав ээж хоёр баг дандаа л муви нөгөө орой кино үзүүлэхээр том хүний кино үзүүлдэг тийм. Тэгээд том хүний кино хар багасаа үзсэн учраас том хүний кино дуртай болсон. чи одоо том болцсон юм аа одоо тэгээ хар баг гэж хэдэн насыг хэлж байгаа юм? Мэдэхгүй нэг мэгтэл ахад үздэг байсан. Нэг настай кино үзчихсэн байж манай хэлбэрэлттэй. За ямар том хүний кино дуртай? Чиний хамгийн дуртай кино? Хамгийн юу? Аим шиг кино дуртай. Тийм үү? Амар шүү. Амар биш. Хөшин аим шиг кино үзээд идэвгүй том болоо ямар хүн болох юм? Ямар мэргэжилтэй болох юм? Мэдгүй аав бас жижигхэн байхдаа л аим шиг кино үзэх дуртай байсан гэсэн. Тийм. Үгүй зурагт үзэлээгээ тоглолцноос гадаа гараа гоё байлдаж тоглох гоё шүү. Байлдаж. Онцгүй ш тань усан буугаар тоглох гоё шүү дээ. Одоо тэгээ чи өвлжөнгөө хичээл хийчээ 100 ахаад амралтаараа хичээл хийхэр чи уйдгартай биш үү? Үгүй. За тийм үү. Математикт дуртай учраас. За, онц сурж ийн үйлбэрлэлтэй. Хамгийн дуртай хичээл нь юу вэ? Математик. Таанда сайн унчаа одоо тэгээ том болоо ямар мэргэжилтэй болох вэ? Мэдхгүй эрдэнтэн л болгоно гэсэн шүү. Мундаг хөгт чи яг эрдэнтэн болох юм байна те. Ийм гой цамцтай. Тэгээд өсний засалтын төрчин бол яг эрдэмтэн шиг биш. Ямар эрдэмтэн болох вэ? Математик эрдэмтэн болох юм уу? Тийм. Сансрын үлэг бүтээх юм уу? Тийм. Юу бүтээх вэ? Тийм ахын нэстэг машин бүтээгэл муухай. Яагаад өнгөл дээр үед нэстэг машинаас нь тэгээд нэг удаа тэрийг туршиж үзэж нисэж яагаад тэгээд дараа бензин нь дууссан чи шууд тэн дотор байсан бүх хүн нөхцөн доош унаад. Хин тэгж хэлж өгсөн юм. Тэнгэр дэг өрнөсөө явцсан чи бензин дуусаад уу? Тий. Тэгвэл чи юу яачихгүй да? Бензинээр нисдэггүй машин зохиочихгүй тий? Бензинээр нисдэггүй бас тасч хэрэггүй. Автоматар нисэх юм уу? Тий. Автоматар хизээч өвдөрдөггүй. Хизээч өвдөрдөг. Юу яаж нисэх вэ? Далавчтай нисэх үү? Далавчгүй. Тэгээд яаж нисэх юм? Дороосоо гал гаргаал. Пуучин шиг хөөрөд үү? Тий. Бас болох юм тийм ээ. За. Хичээлээс өөр юу сонирхож байна? Ямар спортоор хичээлж байна? Ямар спортоор хичээлдэггүй ш. Яагаад? Тэгэл би таймер дээр гүйж мүүгээл. Эрэгтэй хүн чинь ингээ том булчинтай те. Ингээл бак болуулахгүй юм шүү. Спортоор хичээлээ. Нэг сквал дор фитнес юм хийдэж ш. Хүнд мунд юм өргөөл хийдэж ш. Фитнес руу ороод. Чи тэгээ тэгж аль нэг нь хичээлгүй юм уу? Сагсан бөмбөг. Сагсан бөмбөг Филиппин тоглодогоос одоо тоглохоо болцсон. Харин хөл бөмбөгийн дуртай. Хөл бөмбөг дуртай. Дунд говь яваад тоглосон. Өдөржингөө. Тийм үү? Дунд говь гэж юу вэ? Дунд говь. Дунд говь ингэж Монгол улсад байдаг газар. Юу юм? Монгол улсад байдаг нэг аймаг юм байна тий. Ямар газар вэ гэсэн чи очисон чи? Гоё. Гэхдээ тэнд нөгөө гол марл байдгүй юм билий. Юу вэ? Бороо оруул нэг хаяал нөгөө ус ингээд тогтцдог. Говь гэдэг чинь юу гэсэн үг лээ? Говь нөгөө нэг мазали гэдэг баг бол илдэг гэсэн шүү дээ. Чи тэгээ харсан уу тэрийг?
Хараагүй бүр хэн гэдэг суул муулан дээр. За, хэлбэрэлт олон найзтай юу? Найзуудынхаа тухай яриа. 6 л найзтай. Эрэгтэй, эмэгтэй, ангийнх нь хүүхдүүд юм уу? Байрны хүүхдүүд юм уу? Ангийн хүүхдүүд. Эмэгтэй тэл авдаг найзлахгүй. Яаж байгаа? Найзлахаар манай ангийн хүүхдүүд зүгээр би дургүй. Манай ангийн хүүхдүүд зүгээр л дургүй. Үгүй. Манай ангийн хүүхдүүд ингэж шоолоод байдаг байхгүй юу? Юу чаалж юм? Хайртай байтай гэд. Тийм үү? Хайртай гэдэг чинь юу гэсэн үг юм? Хайртай гэж хоёр хүн биендээ сайхан сэтгэлтэй байхыг хэлдэг. Тэгээ сайхан сэтгэлтэй байх ч гоё биш юм уу? Тэгээ шоолоод байж болохгүй зү тийм ээ. Гэтэ зүгээр л тоглодоггүй гэхдээ тусалдаг. Яаж туслах вэ? Юм өмнө заагаал. Хичээлээ хийж дуусчаад. Сайн хүүхэд гэж ямар хүүхдээ хэлдэг? Сайн хүүхэд гэж нөгөө хүмүүс тусалдаг бас юмаа хуваадаг хүнийг хэлдэг. Хүмүүс тусалдаг уу? Сайн том хүн гэж ямар хүнийг хэлдэг? Сайн том хүн гэж нөгөө хүнд юмаа хуваалцдаг бас нөгөө олон найзуудтай. Олон найз. Аав ээж хоёр нь хоёулаа сайн хүн тийм ээ. Тийм. За. Аав ээжийнхээ хинтээ адилхан юм. Аав. Юугийн дуураймаар энэ аавынхаа? Мэдхгүй баг бүх юм л дуурай. Бүх юм л дуурайсан тийм. Математикчуудыг бас дуурайсан тийм. Чи өөр ямар хичээлд онц сурдаг вэ? Иргэний боловсрол. Тэр нь юу заадаг хичээл юм? Зүгээр л уншаал. За. Зарим юм ингэж зураал, нэг скол юм наагаал, тэгэл хатаас гэдэг сэдв дээр нэг зүрх наагаал, тэгэл хатгаал. За хоёулаа нэвтрүүлгээ төгсгий. За. Хоёулаа ингэж найзуудтай ингэж баяртай гэж хэлнэ шүү. Эхлээ бэлгээ өгнө. Хэлбэрэлттэй. Энэ Вицама компани хүүхдүүд зориулсан олон төрөл жимсний энийг ууж үзсэн үү чи сая? Гоё амттай байна уу? Тийм. Олон жимсний биеийн цайм одоо ундааны дэж. Органик юм. Органик юм ээ. Тий, органик гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Мэдхгүй зүгээр л нэг ундаа. Бие цай гэсэн үг тий? За тэгвэл бие цай ундааг нь чинь бэлгэлж байна. Баярлалаа. За хоёулаа баяртай гэж хэлнэ дээ. Дараагийн нэвтрүүлэг дахин уулзаа. Баяртай. Баяртай. Байна уу? Аавын гэдэг зүйл байхгүй. 1.5 литрийн савлгаатай органик өнөр бүлийн өргөн хэрэглээ. Хүүхдүүд юу бодож хүрээлэн буй орчноо хэрхэн тусгаж авч байрвэ? Хүүхэд томчуудын тусгал. Хажир чимэггүй хүүхдийн яриаг нэм лав гаргуудад 10 цагаас зөвхөн Control-C-ийн сайтаас хүлээн авч үзээрэй.